одоо энэ 10,000 хүн багтах ийм бүтэн чадалтай томоохон хэмжээний асарт энэ жилээс өсвөлэн хоолны томоохон фестивалыг зохион байгуулж байна. Дээрээс нь Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачилсан хүнсний хувьсал үндэсний хөдөлгөөний хүрээнд 3200 аж ахуй нэгж иргэн зээл авсан Монгол Улсын хэмжээнд том жижиг төс хэрэгжүүлээд ажиллаж байгаа хүнсний хангамжаа шийдэхин төлөө хүнсний аюулгүй байдлыг шийдэхин төлөө. Тэгэхээр энэ Одвод фестивал нь хүнсний хувьсгал хөдөлгөөнтэй салшгүй уялдаж холбогдож байна. Энэ хүнсний хувьсгалаас зээл авсан аж ахуй нэгжүүд жишээлбэл одоо Primate, Monbik гэдэг компаниудаас стикний шошгоныхаа махыг худалдан авж байгаа юм байна. Дээрээс нь бүлэмжийн аж ахуй болон шинэ ногоогоо одоо хошоологчдоос хүнсний аж ахуйн яамтай хамтсан гэрээ байгуулад шууд атан аваад хийж гэнэ гэж 5 хоног явхад 3 тонн махыг шууд дотоодоос захиалга аваад одоо хийж байгаа юм байна. Тийм учраас энэ цаана үндэсний компаниудыг дэмжихээс гадна хүнсний хувьсгал үндэсний хөдөлгөөний борлуулалтыг маш сайн дэмжиж байгаа үйл ажиллагаа болж байна. Тухайн 7 хоног болгон одоо сар болгон өөрөөр улсын хоолуудыг сурчлах түүнийгээ дагаад Монголын тогоочнороо бэлтгэх мөн дээр нь одоо үндэсний хүнсний аж ахуйн салбарт ажиллаж байгаа компаниудынхаа борлуулалтыг дэмжих гэх мэт кластераар сүлжээгээр өтгөн сүлжээгээр ажиллах ийм ажлыг энэ жилээс нийтийн засгийн тамга газраас зохион байгуулан ажиллаж байна.